Монгол банк үзүүлж байна. Сайн байцгаана уу? Телевиз үзэгч та бүхэндээ насан туршийн боловсролын үндэсний төв Star HD телевизтэй хамтран явуулж байгаа энэ удаагийн иргэдийн санхүүгийн боловсрол зориулсан телевизчлийг хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн хичээлийн сэдэв зээл. Энэхүү сэдвийн хүрээнд зээл гэж юу вэ? Зээлийн төрөл хэлбэр, зээл авахд юуг анхаарах шаардлагатай вэ? Зээлийн төлөвлөлт, зээлийн үр ашиг, зээлийн түүх гэсэн үндсэн ойлголтуудыг өгөх юм аа. Ингээд өнөөдрийн хичээлийг хамтран явуулахаар Монгол банкны олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн эдийн засагч Баярмаа хүрэлцэн ирсэн байна. За багштай баярлалаа. Нийт телевиз үзэж байгаа үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За энэхүү сэдвийг та бүхэндээ амьдралд энгийн илүү ойр болгох үүднээс илүү хялбар байдлаар тайлбарлаад явъя гэж бодож байна. За зээл гэж юу вэ гэхээр санхүүгийн байгууллага иргэдээс өөрийн мөнгөн хөрөнгийн дутагдaltaй байгаа хэсгийг тодорхой хугацаатай, тодорхой хүүтэй, эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр авж байгаа хэлбэрийг зээл гэж ойлгож болно. Монголчууд бид нар бол зээлийн харилцаа бүгдээр ороод үтцсэн байгаа. Зээлийг зайлшгүй шаардлагын үндсэн дээрээс бүгдээр авдгийг бол бүгд мэдж байгаа. Богино хугацааны хүслийг дааж би зээл авах шаардлагатай байна уу? Эсвэл бол ирээдүйд надад үр ашиг өгөөж өгөх зүйлд би хөрөнгө оруулалт хийж зээл авах шаардлагатай байна уу гэдгээ та хамгийн түрүүнд бодож үзэх хэрэгтэй. За энэ шийдвэрийг гаргахаасаа өмнө та дараах асуудлыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Таны худалдаж авахар төлөвлөж буй зүйл танд үнэхээр хэрэгтэй юу? Хоёрдугаарт та тухайн зүйлийг хэрэгцээтэй эсвэл хүссэн учраас худалдаж авах гэж байна уу гэсэн энэ хоёр чухал асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. Та бүхэндээ Монгол банкны судалгааг танилцуулъя. За зээлийн үлдэгдлийн бүтцийг эдийн засгийн салбарын ангиллаар навч үзэх юм бол цалин болон тэтгэврийн зээлийн нийт зээлд эзлэх багц нь бол 18% эзэлж байна. За худалдааны салбарын зээл бол 17%, уул уурхай 9%, боловсруулах салбар 8%, автомашин 2% гэсэн ийм судалгаа гарсан байгаагаас харахад хамгийн дээд хэсэгт буюу хамгийн өндөр хувийг эзэлж байгаа цалин тэтгэврийн зээл маань өөрөө нийт зээлийн бүтцийн хамгийн өндөр хувийг эзэлж байна. За зээлийг төрлөөр нь ангиллаад авч үзэх юм бол зориулт болон эргэн төлөгдөх их усүрээс нь хамааруулаад дараах хэлбэрүүдэд ангилж болно. За жишээлбэл тэтгэврийн зээл, лизингийн зээл, орон сууцны зээл, автомашины зээл, малчны зээл гэх мэтчлэн маш олон төрлийн зээлийн бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэхээр хэрэглэгч та өөрт тохирсон санхүүгийн бүтээгдэхүүнийг сонгох нь хамгийн илүү чухал юм аа. Та зээл авахдаа дараах 4 гол анхаарах хүчин зүйлсийг авч үзэх хэрэгтэй. За нэгдүгээр зээлийн хэрэгцээ шаардлага буюу зориулттай нь тодорхой байх хэрэгтэй. Яг юунд зориулж зээл авах гэж байгаа вэ? За хоёрдугаарт зээлээ эргэн төлөх арга замтай нь тодорхой байх хэрэгтэй. Ямар их усүр, ямар орлогоор зээлээ төлөх гэж байгаа юм бэ? Цалингийн орлогоор төлөх гэж байгаа юм уу? Бизнесийн орлогоор төлөх гэж байна уу? Эсвэл нэмэлт санхүүгийн их усүрээр төлөх гэж байна уу гэдэг орлогоо хамгийн түрүүнд тодорхойлох нь маш чухал юм аа. За гуравдугаарт зээлийн нөхцөл буюу зээлийн зориулалт нь тохирсон байх хэрэгтэй. Яг хүүн, хугацаа нь эргэн төлөх сар бүрийн төлөх хэмжээтэй нь таны авж байгаа зээлийн зориултад тохиромжтой байх хэрэгтэй. Энийгээ та зөв сонгох хэрэгтэй гэсэн. За эцэст нь зээлийн зөвхөн зардлыг бус ирээдүйн ашиг орлого зохистой хэрлэг санхүүжүүлж авах хэрэгтэй гэсэн. Энэ юу хэлээд байна гэхээр зээлийг авснаар танд маш их боломжийг бий болгож байгаа боловч эргүүлээ төлж чадахгүй болвол танд маш их өрийн дарамтыг бий болгодгоо гэсэн. Тэгэхээр эдгээр дөрвөн зарчмыг та хамгийн түрүүнд зээлийн байгууллагт очиж хандахдаа энэ дөрвөн зарчмыг анхаарч үзэх шаардлагатай юм аа. Ингээд та бүхнийг дараах видеонд анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Монгол банк үзүүлж байна. Санхүүгийн боловсрол гэж юу вэ? Яагаад чухал вэ? Санхүүгийн боловсрол гэдэг нь энгийнээр ойлгуулбал иргэн өөрийн нөхцөл байдалд тохируулан санхүүгийн зохистой шийдвэр гаргах, арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд шаарддаг мэдлэг, чадвар, хандлагыг хэлнэ. Энд мэдлэг гэдэг нь иргэн хувийн санхүүгийн талаар ойлгодог байх. Өөрөөр хэлбэл хувь хүний санхүүгийн шийдвэр гаргалтанд ашиглах ойлголтыг хэлнэ. Чадвар гэдэг нь санхүүгийн талаарх мэдлэгээ өөрийн санхүүг удирдахад ашиглах. Хандлага гэдэг нь хувийн санхүүгийн шийдвэр гаргахдаа өөртөө бүрэн итгэлтэй байх буюу эзэмшсэн чадвараа дадал болгохыг тус тус хэлнэ. Санхүүгийн боловсрол дээшилснээр та өөрийн мөнгөө зөв удирдана. Та өөрийгөө санхүүгийн эрсдлээс хамгаална. Тухайлбал найдваргүй зээл, санхүүгийн заллин, гинтийн хохирлоос.
Та өөрийн болон өрхийнхөө орлогыг нэмэгдүүлж зардлыг хэмнэн. Таны санхүүгийн шийдвэр гаргалт оновчтой болно. Нийгэм эдийн засагт гарах бодит үр дүн. Санхүүгийн хүртээмж нэмэгдэнэ. Санхүүгийн залилан мэхлэлтээс урьдчилан сэргийлэх явдал нэмэгдэж, түүнд өртөх иргэдийн тоо буурна. Иргэдийн хадгаламж нэмэгдэж, үр багасна. Хөрөнгийн зах зээлд оролцогчид нэмэгдэнэ. Ятуурл гэмт хэрэг буурна. Дэлгэрэнгүй www.санхүүгийн боловсрол-цэгийн мэн сайтаас хүлээн авч үзнэ үү. За бид бүхэн зээл авахаас өмнө анхаарах ёстой хэд хэдэн зүйл болоод зээлийнхаа бүтээгдэхүүн төрлийг сонгоод дээрх видеон дээрээс юу чухал вэ гэдгийг анхаарал үзчихлээ. Тэгэхээр зээл авахын өмнө өрх гэр бүл, иргэн бүр хамгийн түрүүнд өрхийн орлого зардлага төсөвлөх нь хамгийн чухал юм аа. Энийг төсөвлөөгүйгээсээ болоод зээлийн эрсдэл буюу зээлийн үрийн дарамтанд нийт иргэд маань ордог байгаа. Та хамгийн түрүүнд өрхийн төсөв буюу орлогоо тодорхойлох хэрэгтэй. Манай өрхөд нийтдээ одоо хэдэн гишүүн маань ажил хийж байна. Нийт сарын орлого маань хэдвэ гэсэн орлогоо тооцоолно. За эндээс өрхийн дунд тогтмол зардал буюу хэрэглээний нийгмийн аргалтай хэрэгцээтэй байгаа амин чухал хэрэгцээний зардлуудаа хасаад дараа нь хуримтлал үүсгэх байвал хуримтлалтаа зарцуулаад үлдэгдэл төлбөр нь миний хэрэгцээг хангахад хүрэлцэж байна уу. Тэгвэл энийг үр зээлэндээ төлөхөд би хангалттай болж гэнэ үү гэсэн тооцооллоо хамгийн түрүүнд хийж үзэх шаардлагатай. Орлого зарлагаа тооцоолчоод би сард хэдэн төгрөгийн зээлийг төлөх ёстой вэ гэсэн асуудал гарч ирнэ. За өрхгөр өөд иргэн зээл авахынхаа өмнө орлого зарлагаа тооцоолж үзэх нь хамгийн чухал байдаг. Тэгэхээр эндээс яг эцсийн шийдвэр маань гардаг бага эрсдлээс өөрийгөө хамгаалж байна гэсэн. Иргэд зайлшгүй шалтгаанаар одоо өөрсдөө хэрэгцээ тохирсон зээлийг авдаг. Гэвч нөгөө зээлийн иргэн төлөлтийн талаар ойлголт татмаг байдаг. Энэ талаар та тайлбар өгөөч. За зээлийн иргэн төлөлтийг маань тооцдог нийт үндсэндээ 4 төрлийн арга байгаа. Тэгэхээр нэгдүгээр арга бол сар бүр тэнцүү төлбөр буюу зээлийн хүү тодорхой хэмжээнд үндэслэн зээлийн төлбөрөө төлдөг арга байгаа. За энэ арга маань бол тогтмол цалинтай болон тогтмол орлогот бизнесийн орлоготой хүмүүст тохиромжтой болол хоёрдугаар арга маань сар бүр тэнцүү үндсэн зээлийн төлбөр төлдөг. Одоо энэ бол тогтмол орлоготой бизнесийн орлоготой цалингийн орлоготой хэрэг тохирсон байгаа. За 3 4-р арга маань болохоор илүү бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг, улирлын чанартай ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдэд одоо үндсэн зээлийнхаа орлогоос одоо төлбөрөөс чөлөөлөгдөх тодорхой хугацааны дараа үр ашиг өгөөж нь орж ирсний дараа үндсэн зээлийн төлбөрөө төлдөг ийм бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүст илүү тохиромжтой байна. Тэгэхээр одоо та бүхэндээ дараах аргачлалыг илүү энгийн ойлгомжтой болгох үүднээс жишээн дээр авч үзье. Аав гард нас 40 настай төрийн албан агч. Ээж алмаа нас 43 эрхэлсэн ажилгүй. За сарын 1 сая төгрөгийн цалинтай ажил эрхэлдэг иргэн гард автомашин худалдаа авахаар жилийн 24% хүүтэй 24 сарын хугацаатай зээл авахар банкнд ханджээ. За эндээс дараа хоёр асуулт гарч ирж байна. Гардын гэр бүл хэдэн төгрөгийн зээл авч болох вэ? Хоёрдугаар асуулт сар бүр энэ зээлэндээ хэдэн төгрөг төлөх вэ? За энийг дараах хэлбэрээр бодож үзье. За гард маань сарын цалин 1 сая төгрөг гэж байгаа. За 1 сая төгрөгөөс нийгмийн даатгал болон хувь хүний орлогын албан татварыг хасаад татварын дараах орлого нь ойролцоогоор 812 мянган төгрөг гэж тооцоолвол өр орлогын харьцааны дээд хязгаарыг Монгол банкны мөнгөний бодлогын хорооноос 2019 оны 3 сарын 21-ний өдрийн шийдвэрээр 60-40 гэсэн харьцаатай болгож өгсөн байна. Тэгэхээр өрхийн нийт зээлэндээ 60%-ийг бол өрхийн орлогынхаа 60%-ийг бол зарцуулж явах ёстой гэсэн өр орлогын харьцааг тогтоож өгсөн байгаа учраас гард маань зээлэндээ 410 мянган төгрөгийг сард төлж явахаар ийм төрлийн зээлийг авах боломжтой гэсэн. Тэгэхээр энийг хүснэгтээр харах юм бол 2 жилийн хугацаатай гэж бодох юм бол сар болгон үндсэн зээлэндээ тогтмол 412 мянган төгрөгийг төлөөд явна гэсэн. Тэгэхээр энэ тэнцүү төлөлтийн хэлбэр нь яагаад иргэнд илүү одоо энэ хэрэглээний зээл тохиромжтой вэ гэхээр сар бүрийн тогтмол орлоготой илүү нэмэлт орлого гардын гэр бүлд байхгүй байна. Тэгэхээр цалин бол тогтмол 1 өдөр бууж байгаа гэсэн. Тэгэхээр тогтмол зээлийг тогтмол хугацаанд одоо ижил дүнгээр авах нь гардыг илүү өөр одоо нөгөө зээлийн эрсдэлд орохгүй байхаас илүү хамгаалж байгаа гэсэн. Тэгэхээр хэрэглээний зээл дээр бол тэнцүү төлөлтөөр графика төлж явах нь одоо иргэдэд илүү зээлийн эрсдэлд орохоос илүү хамгаалж өгч байгаа гэсэн хэлбэр юм аа. Иргэд муу зээлийн ангилалд ордог гэдэг энэ талаар бас
та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. За зээлээ төлж чадахгүй байна. Энээс болоод хугацаа хэтрүүлээд зээлээ муу ангиллын түүхэнд орчлоо. Энийг яах вэ? Энэ юу нь ямар учиртай гэсэн хүмүүс маш их энэ асуултыг асуудаг байгаа. Аливаа зүйл хоёр талтай байдаг. Зээл аваад эрэг сөрөг хоёр тал гэж бий. Тэгэхээр зээлээ хугацаа хэтрүүлдэг, муу зээлдэг жоох юм бол эргүүлээ зээлийн нөхцөл нь модно. Зээлээ дахин авч чадахгүй банк санхүүгийн байгууллагаар дахин үйлчлүүлэх одоо эрхэн хязгаарлагдах ийм сөрөг талууд байгаа. Ингээд зээлийн мэдээллийн санд миний зээл сайнаар бүжигдэх үү, муугаар бүжигдэх үү гэдг нь хувь хүний таны санхүүгийн боловсрал, санхүүгийн сахилга батаас маш их хамаардаг юм аа. Ингээд дараах видеонд таны анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Зээлийн мэдээлэл гэж юу вэ? Зээлдүүлэгчийн өмнө хууль гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээлэл. Зээлийн мэдээллийн сан гэж юу вэ? Монгол банк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч этгээдийн эзэмшиж байгаа зээлдэгчийн зээлийн мэдээлэл болон төлбөрийн мэдээлэл. Зээлийн мэдээллийн сангийн зорилго сайн зээлдэгчийг дэмжих хүү багтай урт хугацааны зээл авах боломж үүсгэдэг. Зээлдэгчийн зээлийн мэдээллийг хэрхэн ангилдаг вэ? Сайн зээлдэгч нь хугацаанд төлөлт хийдэг. Муу зээлдэгч хугацаа хэтрүүлэн төлөлт хийдэг, эсвэл хийдэггүй. Өр төлбөр төлөгдөх хугацаанаас хэтэрсэн хоногоор нь дараах байдлаар ангилдаг. 15 хоног хүртэл хэвэн, 90 хоног хүртэл анхаарал хандуулах, 91-ээс 180 хоног хүртэл хэвийн бус, 181-ээс 360 хоног хүртэл эргэлзээтэй, 361-ээс дээш хоног муу зээлдэгч хэмээн ангилдаг. Зээлээ хугацаа хэтрүүлж төлсөн зээлийн муу төвхтэй зээлдэгчид зээл олгохгүй гэсэн хууль журам байдгүй. Ийм дүрм журам байхгүй. Тухайн зээл олгогч байгууллага зээлдэгчийн өмнө болон одоогийн санхүүгийн чадамж, санхүүгийн эрсдлийг тооцож зээл олгох хэсэг шийдвэрийг бие даан гаргана. Зээлийн мэдээллийн сангийн лавлгаа үн төлбөргүй. Зээлийн мэдээллийн сангийн лавлгаанд дараах зүйлс багтдаг. Регистрийн дугаар, анх олгосон зээлийн хэмжээ, зээл олгосон огноо, зээл төлөгдөх огноо, валютын нэр, зээлийн өрийн үлдэгдэл, зээлийн ангилал, хэвийн, хугацаа хэтэрсэн, хэвийн бус, эргэлзээтэй, муу, барьцаа хөрөнгийн төрөл бүлэг, дэд бүлэг, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаар, барьцаа алсан гэрчлэгээний улсын бүртгэлийн дугаар, зээл олгосон банк. Зээлийн мэдээллийн сангийн лавлгааг хэрхэн авдаг вэ? Харилцдаг санхүүгийн байгууллагын төв салбарт хандаж, зээлийн мэдээллийн сангийн мэргэжилтнээс бичиг баримттайгаа очин авч болно. Монгол банк иргэн аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн сангийн лавлгааг гаргаж өгдөггүй. Зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдсэн мэдээлэл хэдийн хугацаанд хадгалагддаг вэ? Таны зээл бүрэн төлөгдөж дууссан бол 6 жил. Таны зээл бүрэн төлөгдөж амжаагүй эсвэл төлөгдөөгүй бол зээлийн мэдээллийн санд хадгалагддаг. Мөн зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэгч мэдээг оруулсны дараа тэр даруйд зээлийн мэдээллийн сан шинжлэгддэг. Хэрхэн зээлийн муу түүхийг арилгуулах вэ? Зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг устгах хэрэг хэмж байхгүй. Зээлийн мэдээллийн лавлгаанд таршаа мэдээлэл орсон бол мэдээлэл нийлүүлэгч буюу зээл олгосон байгууллага үнэн зөв болгохыг шаардах хэрэгтэй. Та зээлийн хугацаанд нь төлснөөр дараагийн зээл дээр илүү бага хүүтэй, урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдэнэ. За ингээд дараагийн мэдээлэлд анхаарлаа хандуулъя. За Монгол банкны 2020 оны 2 сарын судалгаагаар нийт олгосон зээлийн өрийн үлдэгдэл 17.3 их найт төгрөг байна. Үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 1 тэрбум төгрөг байгаа бол чанаргүй зээл 1.8 тэрбум төгрөгийг эзэлж байна. За би энэхүү статистикаар та бүхэндээ юу хэлэх гээд харуулах гээд байна гэхээр нийтдээ хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээл маань Монгол банкны мэдээллийн сан буюу мэдээлэл бүртгэгдээд ийм өндөр хувийг одоо эзэлж байна гэсэн. За ингээд энэхүү хичээл та бүхэн сонирхолтой байсан бах гэж бодож байна. Ингээд зээл гэсэн сэдвийн хүрээнд санхүүгийн ойлголтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсэх юм бол санхүүгийн боловсрал CGM аль бие усны сайт болон Монгол банк CGM гэсэн сайтуудад зочилж та санхүүгийн бүх төрлийн одоо мэдээллийг авах боломжтой шүү. Бид өнөөдрийн хичээлээр
Зээлийн тухай тодорхой ойлголтуудыг мэдэж авлаа. Хичээлээр шивэд ардын үгээр өндөрлүүлье. Өөрт хэрэгцээгүй зүйлийг зээлээр худалдаж авах нь өөрөөсөө хулгайлж байгаатай адил юм байна шүү. Өнөөдрийн хичээлийг хамтран явуулсан Баярмаа багштай болон хичээлд анхаарлаа хандуулсан үзэгчдэд баярлалаа.